Орон таймын засаг даргын санаачлалаар цэцэрлэгийн багш болцол дуралдаан 2026 оны 2 дугаар сараас 5 сар хүртэл 3 сарын хугацаанд 2 үе шат 6 даалгавартайгаар амжилттай зохион байгуулагдаж дуслаа. Тус уралдааны багш төрөлд 32 цэцэрлэгийн 38 багш оролцсноос шагналт байранд 2 багш шалгарч улсын тэргүүрийн 12 дугаар цэцэрлэгийн багш Инхтягийн алтантян тэргүүн байр эзэллээ. Багш алтантян 2013 онд орон их сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгсөж одоо хүртэл улсын тэргүүрийн 12 дугаар цэцэрлэгт ажиллаж эдүүгээр 14 дахь жилдээ 7 бэлтгэл бүлгийг төгсөж нийт 300 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлсэн байна. Багш алтантян Монгол улсын заа харгагч багш боловсрол судлалын магистр зэрэгтэй. Цэцэрлэгийн багш гэдэг бол хүүхдийн хөгжил хүмүүжил төлөвшлийн суурийг тавьдаг онцгой мэргэжилтэй хүн юм аа. Өөрөөр хэлбэл хүүхдийн анхны багш, халамжлагч, чиглүүлэгч, нийтийн сайн иргэний суурийг тавьж эрхэм хүмүүс юм аа. Алтантян багш нь энхий бяцхан үлсийнхээ гэгэн инээдээр урам авч хайраар бэлхэн ирээдүйг бүтээх эрхэм үйлстэй сэтгэл зүрхээ зориулсан эзэмшин мэргэжлээрээ багахан ажилладаг багш билээ. Багш нь хүүхд бүрийн онцлог, сонирхол, авяас чадварыг олж харж түүнийг хөгжүүлэхэд онцгой анхаардаг. Тэрээр хүүхдийн зохион бүтээх чадвар, бүтээл сэтгэлгээ, тань мэдхүү, бие барилдрын хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хүүхд бүрийг өөртөө итгэлтэй, суралцах хүсэл эрмэлзэлтэй иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө ажилладаг. Аймгийн засаг даргын 47 тоо захирамжаар батлагдсан цэцэрлэгийн багшийн болзол дуралдаанд авьяас, ур чадвар, мэдлэг боловсролоор бусдыгаа мандалан оролцсон Алтантян багштай чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл асааж, хайр халамж, мэдлэг боловсролоо түгэн ажилдаг багшийн маань хичээл зүтгэл хөдөлмөрийн үр шимийг ийхүү үнэлж цэцэрлэгийн багшийн болзол дуралдааны ялагч болсонд хамт олон бид бүхэн талархал дүүрэн байна. Алтантян багш маань цэцэрлэгийн багшийн болзол дуралдаанд оролцохдоо сургуулийн өмнөх боловсролын шинжилсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа энэ 4 арга зүйг уралдааны шалгуур үзүүлэлттэй маш их сайн нэгт уйж бусдаас онцгой, бусдаас илүү судалж, бусдаас өөрийгөө илүү хөгжүүлснээрээ энэ удаагийн цэцэрлэгийн багшийн болзол дуралдааны ялагч болсон гэдэгт бид бүхэн одоо итгэл дүүрэн байгаа. Алтантян багшигаа бид бүхэн цэцэрлэгийн багшийн болзол дуралдааны ялагч болно гэдэгт ч бас бид бүхэн итгэлтэй байснаа энэ ташрамд бас дуулгахад багш алтантян 2022-2023 онд багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 2 дугаар төвшин, 2024-2025 онд 1-р төвшинд үнэлэгдэж амжилттай ахиулан цэцэрлэг бүс аймаг улсын хэмжээнд цахим болон танхимаар туршлагаа түгээн дэлгэрүүлэн ажиллаж байгаа манай мандайлагч багшийн нэг юм. За 12 дугаар цэцэрлэгийн маань одоо бас бахархал болсон ирж хүчтэй бүтээлч мандайлагч багш Алтантяныхаа тухай ярих болсондоо туйлын их баяртай байна. За багш маань бас одоо саяхан аймгийн засаг даргын захирамжийн дагуу тийм цэцэрлэгийн багш болзол дуралдаанд бусдыгаа манлайлан тэргүүн байранд шалгарсанд хувьяасаа одоо бас багштай баяр хүргье. За Алтантян багшийн маань хамгийн үн цэнтэй чанар бол бусдыгаа зөвөр манлайлан уриалж өөрийн биеэр үлгэрлэн ажилдаг. Тэрээр хамт олонныхоо дунд эерэг хандлага, бүтээл санаачлагаараа үргэлж мандайлж багшийн ёс зүй, ур чадвар, хариуцлагын тод жишээ болж чаддаг чадварлаг одоо залуу багшаараа бол багшиж явдаг. Ингээд бас Алтантян багшийнхаа цаашдын сургууль хүмүүжүүлэх ажилд нь улам их амжилт хүсхийн ялдамж бас аймгийн одоо засаг дарга боловсролын одоо удирдлагуудаа цэцэрлэгийн багшийн үнэмжийг дээшлүүлж нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нь бодиттой хувь нэмэр оруулж байгаад бас туйлын их баяртай байна. Орон таймын засаг даргын санаачилсан цэцэрлэгийн багш болзол дуралдаанд амжилттай оролцсноо багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаад багш бид бүхэн баяртай байна. Өнөөдрийн амжилтын минь ард олон хүний хичээл зүтгэл байгаа. Үүнд 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, хамт олон зөвлөх багш нартай болон багшийн туслах од цэцэгтэй энэхүү амжилтанд хүрэхэд миний ард зөвлөгч, туслагч, дэмжигч байсан бүх хүмүүстэй чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Нөлөөлдөг багш, мандайлагч багш, нэг багшийн хөгжил олон хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлдэг. Цэцэрлэгийн багш болзол дуралдаанд өөрийн мэдлэг, ур чадвар, тууштай байдал, хичээл зүтгэлээрээ манлайлан тэргүүн байр эзэлсэн Алтантян багштай халуун баяр хүргэе.
Алтантяа багшийн хүүхэд бүрийн төлөө зориулсан сэтгэл, бүтээж арга барил, уйггүй хөдөлмөр, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байдал нь өнөөдрийн сайхан амжилтын үндэс болсон гэж би бодож байна. Амжилт гэдэг нь одоо нэг өдрийн аз биш, өдөр бүрийн чармаалтын үр дүн гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, улсын тэргүүний 12 дугаар цэцэрлэг гэдэг эрхэм сайхан нэрийг дуудуулж чадсан манай цэцэрлэгийн хамт олон болоод багш нар маань туйлын их баяртай байна. Ирээдүйн эзэд болсон бяцхан үрсэд мэдлэг, боловсрол, хүмүүжил, төлөвшил, хайр инэрлийг түгээж аваа. Багшдаа ажил үйлсэл нь үргэлж өөдрөг, бүтэмжтэй сайхан байх болтугай гэсэн ёроолыг өргөн дэвшүүлье. Алтантяа багш нь хүүхдийн нас хөгжлийн онцлог, суралцах хэрэгцээ, сонирхол тулгуурлан, сургалтын орчноо тасралтгүй бүрдүүлж, орчин үеийн шаардлагад нийцсэн цахим технологийн сан болон тоглоомын баялаг санг бүрдүүлэн ажиллаж байна. Тэрээр хүүхэд бүрийн танин мэдгүй, бүтээл сэтгэлгээ, зохион бүтээх чадвар, асуудал шийдвэрлэх ур чадвар, харилцаа хандлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх чиглэсэн олон төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжүүлэх тоглоом, цахим контентуудыг сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглалаа. Цахим технологийн санг ашигласнаар хүүхдүүд мэдээлэлтэй ажиллах, шинэ зүйл эрэлхийлэн суралцах, ажиглах, харьцуулах, дүгнэлт хийх чадвараа хөгжүүлж байгаа бол тоглоомын сангаар дамжуулан бие даан болон хамтран суралцах, бүтээлээр сэтгэх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, аливаа асуудлыг шийдвэрлэх чадруудаа хөгжүүлж байна. Мөн хүүхэд бүрийн хөгжлийн ялгаатай хэрэгцээг харгалзан үзэж, тэдний онцлог тохирсон тоглоом хэрэглэгдэхүүнийг сонгон ашигласнаар хүүхэд бүрийг хөгжих тэгш боломжийг бүрдүүлж ажиллаж байна. Түүний бүрдүүлсэн тоглоомын болон цахим сургалтын орчин нь хүүхэд төвтэй сургалтын арга зүйг хэрэгжүүлэх, хүүхдийн суралцах идэх оролцоог нэмэгдүүлэх, авяас чадварыг нээн идэвхжүүлэх, хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд энэхүү сайн туршлагаа байгууллага, аймаг, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Хүүхдийн хөгжлийн үр дүнгийн үнэлгээний бүлгийн дундч нь 96% буюу өмнөх жилээс 8% ахиц амжилттай байна. Алтантяа багшийн бэлтгэн хөгжүүлсэн хүүхдүүд жил бүр шатар, бүжиг болон оюуны чиглэлийн төрөл бүрийн уралдаанд тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байлган шагнал байруудад тогтмол хүртэн багтан амжилтын эзэд болсоор байна. Энэхүү амжилтын ард багшийн хүүхэд бүрийн авяас чадвар, сонирхол, онцлогийг зөв таних мэдэн хөгжүүлэх чиглэсэн уйггүй хөдөлмөр, бүтээлч арга зүй, тууштай хичээл зүтгэл оршдгоо. Тэрээр хүүхдийн логик сэтгэлгээ, оюуны чадамжийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, шатрын сургалтыг тогтмол зохион байгуулснаар хүүхдүүдийн анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх чадвар хөгжиж, аймаг бус улсын чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байна. Сайн байцгаана уу, бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 12 дугаар цэцэрлэгийн арга зүйч Туяа байна. Алтантяа багш маань энэ хичээлийн жилд цэцэрлэгийн багш боловсролтоор 2026 уралдаанд тэргүүн барьсан маш их баяртай багшаараа бахархаж байна. Мөн багштайгаа хамтран маш олон уралдаан тэмцээнд оролцож байсан. Жишээлбэл одоо эрдэм шинжлэлийн хуралд бүстэй 3 удаа тэргүүн бай, аймагт 2 удаа 4 дугаар байранд орж исэн. Багш маань маш хөдөлмөрч, бүтээлч, хүүхдийн хөгжлийн үнэлгээг одоо маш сайн хийж чадгаараа бусад багшраасаа онцлог давуу талтай гэж би боддгоо. Мөн багштайгаа хамтран сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хүүхдийн нас хөгжлийн онцлог тохирсон тоглоомын сан, цахим технологийн сан, интерактив дасгал даалгавруудыг боловсруулж нэвтрүүлсэн. Мөн энэхүү уралдаанд одоо олсод хамт олон маань маш сайн тулсан. Одоо ийм хамт олондоо багш нартаа боловсролын газрын ахлах арга зүйч мэрэгчлэнгүүдээ аймаг орнотын удирдлагуудаа маш баярлсан таласнаа илэрхийлье. Мөн бүжгийн урлагт дур сонирхолтой хүүхдүүдийг дэмжин хөгжүүлж, тайзны соёл өөрийгөө илэрхийлэх чадвар, багаар ажиллах дадлыг төлөвшүүлснээр урлагийн наадам, уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, байгууллагаас урьдчилан олон шилдэг амжилтыг бүтээжээ. Хүүхэд бүрийн авяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэхэд чиглэсэн энэхүү бүтээлтэй үйл ажиллагааны үр дүнд түүний шагнал зөвхөн тэмцээн уралдаанд амжилт гаргаад зогсохгүй, өөртөө итгэлтэй, бүтээл сэтгэлгээтэй, өрсөлдөх чадвартай иргэн болон төлөвшөж байна. Алтантяа багш нь боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүүхэд багчуудын хөгжил төлөвшил, боловсролын чанарыг дэвшүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрээ төр нийгэм хамт олноороо өндөөсөн эрхэм багш юм а. Түүний хөдөлмөр зүтгэлийг өндөрөөр үнэлж, боловсролын тэргүүний ажилтнанд цог тэмдгээр шагнасан бөгөөд энэ нь түүний боловсролын салбарт оруулсан бодит хувь нэмэр, амжилт бүтээлийн тод илэрхийлж билээ. Мөн хүүхэд бүрийг хайрлан хүндэтгэж, хүүхдийн эрхийг дээдлэн хамгааж, хүүхэд төвтэй сургалтын орчин бүрдүүлэн ажилласны үр дүнд хүүхдэд ээлтэй багш урамжлал хүртэж, хүүхдийн хөгжил хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Түүнчлэн боловсролын шинжилэл, сургалтын шинэлэг арга технологиг үйл ажиллагаанд амжилттай хэрэгжүүлж, бүтээл санаачлаг гарган ажилласныг нь үнэлж, чадвартай залуу багш өргөмжлөөр шагнажээ.
Амжилттай ажиллаж салбартаа өндөгдөн олон хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлж байгаа Алтантяа багшийн амжилтын ард түүний гэр бүлийн халуун дулаан урамсгал хань нийслэлийн бат бөх дэмжлэг үргэлж хамт байдаг. Түүний хань Мегмар Жон Петраус компани шатхууны ажигч албан тушаалд ажилладаг, ажилдаа үнэнч хөдөлмөрч хариуцлагатай нэгэн юм а. Тэрээр эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хамт олонныхоо ихийг хүлээсэн ажилтнуудыг гэр бүлийнхээ төшиг толгоор үр хүүхдүүдийнхээ үлгэр дуурайл болсон аав билээ. Алтантяа багш Мегмар Жонаар амьдралынхаа сайн сайхан бүхнийг хамтаа бүтээж 21 жилийн турш бие биенээ ойлгон дэмжиж амьдралын жаргал зовлон баяр гоныг хуваалцсан өнөр өтгөн гэр бүлийг цогцлоожээ. Тэдхүү охин хоёр хүүхдээ хайр халамж зөв хүмүүжлэр өсгөн хүмүүжүүлж нийгмийн зөв төлөвшөлтөд мэдлэг боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэж байна. Багш хүний ажил бол зөвхөн ажлын цагаар хэмжигдэхгүй байнгын эрэл хайгуул бүтээл сэтгэлгээ сэтгэл зүрхээ зориулсан хөдөлмөр шаарддаг онцгой мэргэжил юм а. Алтантяа багш хүүхэд бүрийн хөгжил төлөвшлийн төлөө уйгуу хөдөлмөрлөж сургалтын шинэ арга технологиг нэвтрүүлэн хүүхдийн аюулс чадварыг хөгжүүлэхэд бүхий хүч хөдөлмөрөөр зориулан ажиллаж ирсэн. Энэхүү амжилт бүтээлийн ард түүний гэр бүлийн ойлголцол хань нийслэлийн халуун дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Мегмар Жон эхнэрийнхээ ажил мэргэжлийг хүндэтгэн дэмжиж ажлын амжилт гаргах боломж нөхцөлийг бүрдүүлж гэр бүлийнхээ бат бөх төшиг тулгуур болсоор иржээ. Түүний энэхүү дэмжлэг халамж нь Алтантяа багшийг мэргэжлийн хувьд өсөн дэвжих олон амжилтын эзэн болоход үнэтэй хувир нэмэр оруулсан юм а. Өнөөдөр Алтантяа багшийн хүртсэн шагнал урамшуулал гаргасан амжилт бүхтэл хүүхэд багчуудынхаа хөгжил төлөвшөл оруулсан хувь нэмэр бүхэн зөвхөн түүний хөдөлмөрийн үр шим төдийгүй гэр бүлийн эв нэгдэл харилцан ойлголцол хань нийслэлийн итгэл дэмжлэгээр бүтсэн хамтын амжилтын тод илэрхийлэл юм а. Тиймээс Алтантяа багшийн амжилтыг дурдах бүрд түүний арга тал болж төшиг төлгуур болсон хань Мегмар Жон болон халуун дулаан гэр бүлийг хамтдан дурсан бахарх учиртай. Учир нь амжилт гэдэг ганцаараа бүтээдэг зүйл биш, харин хайр итгэл хөдөлмөр дэмжлэгээр хамтдаа бүтээдэг хамгийн сайхан үнэт зүйл юм а. Би Алтантаяагийн ээж нэнэ. Охины хоёр нь ажил нь бол их амжилттай явдаг. Миний охин бол одоо хийснийгээ хийж зорьсондоо хүргэж их зүтгэдэг юм дээ. Тийм болохоор би охиндоо маш их баярлж байна. Санаа намайг Эрдэнэт хэрэг гэдэг. Миний бие Донтаймын цагдаагийн газарт мэдээлэл судалгааны мэргэжилтнээр ажилладаг. Цэцэрлэгийн багш 2026 боловсруулалтын тэргуун барь эзэлсэн. Донтаймын хэрлэн сумын 12 дахь цэцэрлэгийн багш Алтантяагийн төрсөн дүн байгаа. За манай хичээний тухайд эзэмсэн мэргэжилтийн эзэн болж хүүхдийн сургалт хүмүүжлийн их үсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаад нь үнэхээр бахархдаг. За цаастаа ч мөн дэвшилтэд техник технологи арга барилыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн хүүхдийн сурах их үсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна гэдэгт нь итгэлтэй байна. Ингээд ихчийнхаа цаастын ажил карьерт өндөр амжилтыг хүсэж бяцхан шав нарынхаа ирээдүйд нь гэрэл хийгээ болж замжиж явахыг хүсье. Сайн байцгаана уу? Намайг Мегмар Жон гэдэг. Би Дорнот аймаг дахь Петраус салбарт ажилладаг. Ингээ 2026 оны сургуулийн өмнөх боловсролын багш бололт уралдаанд манай эхнэр Алтантяа оролцож тэргуун барь эзэлсэн туйлын их баяртай байна. Тэгээ энэхүү тэмцээнд оролцох боломжоор хангасан 12 дугаар цэцэрлэгийн удирдлага хамт олон болон энэхүү тэмцээний зохион байгуулсан Дорнот аймгийн засгийн хамгааллын газар болон Дорнот аймгийн боловсролын газрын хамт олондоо баярлалаа талаас нь илэрхийлье. Ингээд эзэмсэн мэргэжил эрхсэн ажилдаа зүтгэлтэй байдаг хандаа цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За сайн байна уу? Намайг Оргилмаа гэдэг. За би шинэ хөгжил сургуульд химийн багшаар ажилладаг. За би Алтантяа багшийн одоо багын найз байгаа. За бид найзлаж нөхөрлөөд ерөнхийдөө 30-аад жил болж байна. Найз маань цэцэрлэгийн багшийн болцолт уралдаан 2026-д маш амжилттай оролцож тэргуун барь эзэлсэн байна. За тэгээд ер нь бол манай найз аливаа зүйл тууштай, хичээл зүтгэлтэй хичээнгүйлэн ажилладаг. Тэгээд найзгаа тэмцээнд амжилттай оролцож тэргуун барь эзэлсэнд нь үнэхээр их бахархаж байна. Бас баярлаж байна. За тэгээд найзынхаа цаашдын ажилд нь амьдралд нь над жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Сайн байна уу? Таны Эрдэнэ ээж вэ? Манай охин Алтантяа багшийн ангийг 2023 онд бэлтгэл бүлгийг төгссөн. Манай охин нь бол бага ангиас ахуулаад Алтантяа багшийн ангид байсан. Тэгээд хүүхэд болгоныг одоо юунд авьяастай байгаа энэ айгүй сайн нээж тэрэн дээр нь тулгуурлаж хүүхэд болгоны өөрт байгаа авьяасыг айгүй сайн нээж чаддаг манай Алтантяа багш маань. Тэгээд
манай охин хамгийн том хөвгт манд байсан жилхүү одоо нөгөө нэг цэцэрлэгийн багш ийм байх хэрэгтэй биш үү гэдгийг би бол алтан багшаас аягүй сайн суралцаж харсан. Яг тэрэн шигээ хүлээлтээр дараагийнхаа хөвгтөж гэсэн ийм багш ангид хэмсэн гэсэн хүслээр одоо дараагийнхаа хөвгтөд цэцэрлэгт өгдөг. Тэгээд алтан багш зарчмын хувьд бол аягүй сайн зарцын багшаа. Тэгэнгүүтээ хүүхдийг бүх юмд хамруулдаг. Тэгээд алтан багшийн надаас аюу том давуу талтай юм. Заавалчгүй бүх юмыг мөнгөөр авч мөнгөөр хиндэхгүй юмханаар аюу сайн юм хийдэг. Юм одоо бүтээл болж чадахгүй байгаа юмыг хүртэл бүтээл болгоод авах хэмжээний тийм уран сэтгэмжтэй багш санагддаг. Тэгээд охиноо алтан багшийн ангид ингээд төгсгөөд амжилттай төгсгөө сургуульд одоо манай охин бас сур боловсролыг аягүй сайн эзэмшиж сургуульд орсон болохоор алтан багш та их баярлж чадгаа.